Сайн уу? Налагчтай хайрлаг үгүй. Мэнчилгээ хүргэлт маань хүргэлжилсээр энэ цаг мөчид хөөр баяр дүүрэн хүүхэд насны дурсамжаа мөнхөж Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа эрхэм хайртай зэхүү Давлет бихтэй өвөө болдоо эмээ Күлэм хаан нараас нь баярын мэнд хүргэж илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Өвөө эмээгийн хайр инрэл болсон өхөөрдөн хүүг бүгдээрээ маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Анхны хайр минь зүрхийг тогшоод үрдийн Сайн уу? Сайхан баяр. Манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Яг одоо Эрдмийн хөргөө болсон 119-р сургуулийн Давлет бихүүтэйгээ шинэ дугаараа төлөвлөж байна. За, давхад энэ өдрийн мэнд хүргэе, баярын мэнд хүргэе. Баярлаа. Баяр ямар болж байна? Гоё болж байна уу? Гоё болж байна уу? Сая дурсамжийн хичээл болсон. Сэтгэл зүрхэндээ ангийнхандаа багштай хандаж хэлэх гоё юу вэ нөө? Гоё байна уу? Ерөнхийдөө ингээд хоцны хичээл үзээд тэгээд гоё л энэ ерөнхийдөө. За тэгвэл гоё байгаа Докогийн баяр дээр дахиад гоё болохоор их чинь гинтийн бэлэг аваад ирсэн байна. За тэгээд дүүгээсээ асуулт асууя. Ер нь баяр хүргэж хин ирсэн бэ? Гэрийнхэн ирсэн үү? Ирсэн бүгдээрээ ирсэн. Эмээ өвөө бүгдээрээ ерөнхийдөө ирсэн. За тэгвэл Давка их чинь ирж амжаагүй нэг хүмүүсийн бэлгийг авчирсан байгаа. Тэгэхээр чи энэ баяр дээр хэн ирж амжаагүй бас энэ бэлэг хинээс байгаасэ гэж хүсэж байна. Ерөнхийдөө гэр бүлээсээ гэж бодож эмээ өвөө ирэх байгааш. Ямар юм бэ? Күлэм хаан апа тэгээ бодоо ата. Хоёр нь ирэх байгаа. Тэг хүүдээ юу гэсэн очиж амжихгүй шүү гэсэн юм уу? Тэгээ очиж амжихгүй шүү. Ата апа ингээ хот явлаа шүү л гэсэн надад бол. Тэгвэл одоо хоёулаа ингээ энэ бэлгийн өгөхөөс өмнө Давкад хэлээрэй гэдээ анаад мэдчилгээний үг хэлсэн байхгүй юу? Тийм болохоор тэрийг чи маш сайн сонсох ёстой. Тэгвэл хоёулангийн хүлээж байгаа хүн мөн үү аль эсвэл өөр хүнээс үү гэдг нь тодорхой болно шээ. Өнөөдөр Эрдмийн баяраар тэмдэглэж байгаа өхөөрдөм жаахан хүү Давлет бихтэй баярын мэнд хүргэж өвөө эмээ хоёроос нь мэдчилгээ дэвшүүлж байна. Орчлон гэрэлтүүлэх олон охидын араас хүслийг минь гүйцээж хорвоод мэндэлсэн хөөрхөн хонгор хүүмэн юм шүү. Өвөөгийнхэн гал голомтод айлчлан ирсэн анхны зэхүү болохоор өнгөтийн орчлонд өвөө эмээ хоёр нь хүүгээрээ дандаа гойж бас бахархаж явдаг юм шүү. Өөр дээрээсээ л буулгачих юм бол алдчих вэ дээ гэж өөрөөсөө ч илүү харамлан байж хайрын дэдийг шингээж өсгсөн болохоор өвөө эмээгийнхаа хамгийн хайрын бурхан нь болсон хүүмэн чимэн юм шүү. Өнөөдөр Эрдмийн баяраа тэмдэглэж дунд ангийн амжилттай төгсөж байгаа хүүдээ халуун баяр хүргье. Дурсамж дүүрэн сайхан тэмдэглэж өнгөрүүлээрээ өвөө эмээ хоёр нь маш их хайртай шүү гэж дамжуулсан байна. Энэ цаг мөчид Давкийн хүүгийнхаа баяр дээр баяр нэмэж өвөө болдоо эмээ Күлэм хаан нар нь ийм гоё бэлэг өгөөд явуулсан байна. За баярлаа. За тэгээд ата апагийн гоё бэлгийг чам дамжуулж байна. Хүлээн авна уу? Таслақтырма тағдырға жарқырап жүр көңілімді қалдырма төрсені. Манай Давка хүү чинь өвөө эмээгийнхаа хүслийг гүйцээж хорвоод мэндэлсэн өвөөгийнхаа гал голомтны анхны зэхүү гэдгээрээ ёстой л нэг амин хайртай хайрын бурхан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд одоо энэ бичлэгийг бас ирж амжаагүй ч гэсэн ата апа хоёр нь үзэх байхаа гэж бодож чинь гоё баярлалаа гэд хэлээд их. Апа атата маш их баярлаа. Хайртай шүү. За тэгээд хөөрхөн Давкадуудын Эрдмийн баярын мэндийг дахин хүргэе. Өнөөдөр ангийнхантайгаа маш гоё дурсамж дүүрэн тэмдэглэж өнгөрүүлээрээ сайхан баярлалаа. Баярлалаа. Тэгээ ангийнхандаа баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Сумағындай жиенім мағасылдың үш ұртыңның біреуі нағашың